Хэрэв Mugen Train лүү Rengoku Kyojiro бус хамгийн хүчирхэг хашира Химежима Gyome явсан бол түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол Mugen Train дээр 40 гаруй хүн Орос руугүй алга болсноос үүдэн Ubuyashiki Kagaya энэ даалгаврыг дээд сар байж болцсохгүй хэмээн үзэж хамгийн хүчирхэг хашира Химежима Gyomeg явуулахар болов. Gyome сүмийн хашаанд залбиран сууж байх үед түүнд даалгаврын мэдээ ирнэ. Тэрээр галт тэргэнд суух үед Танжиро Inosuke Zenitsu нартай таарах бөгөөд энэ үеийн Химежима Gyome нь өөрийн өнгөрснөөс болж хүүхдүүдэд итгэдэггүй амархан худал хэлж уравдаг гэж боддог хэвээрээ тул тэднийг хараад нүднээсээ нулимс туслуулан гараа хооронд нь хавсраад хүүхдүүд худал хэлж уравах нь амархан та нарт би итгэхгүй ч гэлээ даалгавар бол даалгавар та нар галт тэрэгний хойд хэсгийг ажигл харин би урд хэсгээр ажиглая гэж хэлэх болно. Ингээд үндсэн түүхтэр гардаг шиг Rengoku-аас Hinokami Kaguraгийн талаар асуулт асуудаг шиг хэсэг байхгүй байх болов. Ер нь хоорондоо ярилцдаг тийм инээж ханасан хэсэг байхгүй болно. Ингээд түүхийн дагуу галт тэрэгний хойноос тасалбар даруулж эхлэхэд хойно үлдсэн Танжиро болон бусд нь үндсэн түүхтэй адил ихний ээлжинд бүгд зүудний ертөнцид орно. Харин элдв асуулт асуулгаж анхаарал нь суларсан байсан Rengoku-аас ялгаатай нь даалгавартаа бүрэн төвлөрч урд ганцаараа явж байсан Химежима Gyome нь галт тэрэгний ажилтныг сонирн байгааг анзаараад тасалбар чөтгөрийн чадвар шингэсэн байгааг мэдэх магадлал өндөр. Анзаарсан тохиолдолд Химежима Gyome галт тэрэгний урд хэсэгт галт тэрэгтэй бүрэн нэгдэж амжаагүй байгаа доод сарны нэг эммүг илрүүлж амжина. Хамгийн хүчирхэг хаширагийн эсрэг хамгийн хүчирхэг доод сар. Хэдий эммүгийн чадвар өөрөөсөө хүчтэй хүнийг ч нойрсуулаад ялж болох үсч гэлээ. Химежима Gyome нүд нь угаасаа хардаггүй. Угаасаа харахгүй болохоор эммүгийн ховс нөлөөлөхгүй. Хоргийн зүр эммүг дуусгаж болно гэсэн үг. Эммү устснаар унтаж байсан зорчигчд болон Танжиро тэр хэдцэрнэ. Харин үүний дараа Аказа гарч ирэх үгүй юу гэдэг байгаа. Аказа үндсэн түүхтэр гарч ирдэг шалтгаан нь Музан Аказаг чихэндээ зүйлттэй сэлэмчин галаад иргэж явуулсан байдаг. Үндсэн түүхтэр эммүг Танжиро устгадаг болохоор Музан галт тэрэг нь Танжирог байгааг мэдээд ойрхон байсан Аказаг илгээдэг. Гэвч энэ удаад чулууны хашираа ганцаараа эммүг ялчихсан болохоор Танжирог галт тэрэг нь байгаа гэдгийг Музан мэдэхгүй байгаа. Чихэнтэй зүйлтэй сэлэвчний мэдээлэл Музанд очоогүй тул заавалчгүй Аказаг илгээхгүй байх ч магадлалтай. Мэдээж Аказа ирэхгүй бол амь өргөдөх хүн үгүй болно. Ерөнхийдөө амгалан төгсгөл ивнэ гэсэн үг. Гэхдээ эндээс л хамгийн муу төгсгөл ирж болцсогүй. Тэр нь юу вэ гэхээр эмүү тэж толдоогүй хамгийн чухал нь дээд сар 3 Аказагийн хүчийг нүдэрээ харж чадаагүй. Нүднийхээ өмнө хаширагийн үхлийг харж сэтгэл зүгээрэж өсч чадаагүй Танжиро Inosuke Zenitsu нар дараагийн тулаан болох Daki болон Gyutaратай толдох үед баг гарцаагүй алуулж таар. Энэ бол хамгийн муу ирээдүй. Аль эсвэл энэ тулаанд шарх аваагүй Танжиро шархаа эмчлүүлэхээр Шинобугийн эзэмшилд очих шаардлагагүй болно. Тэгснээр тэнгэнтэй таарч Аогийн өмнөөс тэнгэнтэй явах шаардлагагүй болно гэсэн үг. Ингэснээр 6 цэнгэлийн дүүргэлүү тэнгэн Аоитой цугл явахаар болж байгаа юм. Тэгэхээр Дакиг ололгүй дуусгаж магадгүй. Нэг бол олсон ч гэсэн тэнгэн ганцаараа Gyutarод алуулах л болов. Үүний дараа Obonai ирж магадгүй. Гэхдээ Gyutaroгийн хамгийн том аюул бол хор учраас Nezukoгийн Gekkijutsu байхгүй болохоор Obonai ч мөн өөхөх магадлал өндөр. Хэрэв ингэх юм бол дээд сарны 6 хүч нь 2 хашираа идэж улам өсөхөөс гадна чөтгөрийн ангуучид 2 хашираагаа алдаж таарна гэсэн үг. Гэмтлээ эдгийхээр Шинобугийн эзэмшилд очиагүй Танжиро Kanaoтай уулзаж Kanaoгийн өөрчлөгдөх сурыг тавьж өгөхгүй. Дээр нь дээд сартай тулдаж үзээгүй дорой хിവэрэл байх болно. Ингэснээр түүх ер нь сайнаар төгсөхөд хэцүү л болно доо. Харин Химежима Gyome тасалбарыг анзааралгүйгээр дараад зүудний ертөнцид унжих юм бол яах вэ? Тэрний зүуд магадгүй өмнө нь сүмд хүүхдүүдтэй жаргалтай амьдарч байсан үеийн байх болов. Ийм зүйл болвол эмүү галт тэрэгтэй нэгдэж амжаад 200 орчим зорчигчийг барьцаанд авах тул үндсэн түүхтэй ижил явж магадгүй. Танжиро сэрэг хүртэл Nezuko зорчигчдыг хамгаалж толдно. Inosuke болон Танжиро нар сэрээд эмүүг ялахаар хөдөлж эхэлнэ. Zenitsu унтаа чигээрээ хамгаална. Харин Gyome сэрээд энэ хэрэгт хүүхдүүд оролцсныг хараад яг харахгүй хүүхэд гэдэг итгэж болохгүй гэсэн бодол нь илүү зузаарч магадгүй. Гэхдээ хүмүүсийг хамгаалан тулдаж байгаа Nezuko-г хараад баг зэрэг бусад чөтгөрөөс өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Gyome зорчигчдыг аюулгүй хамгаалж Танжиро Hinokami Kagura ашиглан эмүүг ялах болно. Шаргацсан Танжирод Gyome амьсгалаа зөв хуваарлах тухай зааж цус алдалтаа зогсоо гэд нулимс урсган хар зогсно. Танжиро түүнийг хачин хүн юм аа гэж бодсон ч сайхан сэтгэлтэй дээр нь гайхалтай хүчрэг гэдгийг нь ойлгож хүндлэх болно. Энэ үед Аказа ирнэ. Музан түнд чихэндээ зүйлттэй сэлэмчин болон хэд хүчтэй аюул тарж мэдэх энэ хашира хоёрыг устгаад эргэж тушаасан байна. Ингээд Химежима Gyome-ийн эсрэг Аказагийн тулаан эхэлнэ. Ерөнхийдөө нэг дэд сарыг ялахын тулд дор хаяж 2 хашира эсвэл бүр 3-4-өрөөч байх хэрэг гардаг.
Хамгийн хүчирхэг гэгдэх чулууны хашираа магадгүй ганцаараа Аказаг ялж мэдэгч. Энэ Mugen Train-ийн үеийн Gyomei тэмдэг нь гарч ирээгүй. За дээрээс нь манга дээр хязгааргүй цай заарх төр тулдаг Himejima Gyomei-с бол хүчээр илүү дутмаг байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр дээд царуу дундаач хүчтэй тооцогддог Аказаг ялах амаргүй л байх болов. Гэхдээ ялагдахгүй нар мандах хүртэл тэсэгч боломжтой. Хэрвээ Himejima Gyomei Rengoku Gyojiro-гийн адил үхлийн шарх авах юм бол үндсэн түүхтэй ойролцоо үйл явдлууд өрнөх баг. Хамгийн хүчирхэг хаширааг алдсан ч түүний хүсэл зорилгыг өвлөн авсан Tanjiro болон бусад нь хүчтэй болсон л байх болно. Харин хожим түүнийг орлон тулдах нэг нь галын хашираа Rengoku Gyojiro байх болов. Гэхдээ өхөлгүй амьд үлдэж Аказаг ялгах магадлал бас хангалттай байгаа гэж бодож байна. Хэрвээ Аказаг ялсан тохиолдолд хашираа нараас хэн ч амир эрсдэлгүй, харин чөтгөрийн талаас томоохон хохирол үүснэ. Аказа нэгэнд ирчих юм бол түүний дараа нэлээд олон яаж ч магадгүй замууд руу салаална гэж бодож байна. Харин Аказа ирэхгүй бол нэлээд муу ирээдүй ирэх болно. Тэгэхээр хэдий Аказагаас болж Rengoku өгсөн ч магадгүй Аказа ирээгүй байсан бол Kimetsu no Yaiba-гийн төгсгөл бүр харанхуй болох ч байсан байж магадгүй гэсэн үг. Аказа ирж байж л яалтчгүй манай хэдийн цаашид өсөн дэвжих бие мах бодийн болон сэтгэл санааны өсөн дэвжих боломжны хэсэг юм байна. За тэгээ сувгтай маань subscribe дараад намайг дэмжээрэй. Хэрвээ өөр хашираагаар бас орлуулж хэлхийг хүсэх юм бол доор комент хэсэгт бичээрэй. За дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.